За санацгано арга билет байгаа. Өнөөдөр манай баг Монгол бичгийн ялгын нөхцөлийг 100 дагуулж бичих талаар хэлбэлнэ. За нэрлэгийн ялгал нь болохоор тэр нөхцөлтэй хэлсэн байгаа. Өнөөдөр ном гэсэн хин юу гэсэн асуултанд хариулна. За хариултын ялгал нь болохоор хиний юуны гэсэн асуултанд хариулдаг байгаа. Нөхцөлийн хувьд ийм гэсэн нөхцөлтэй Монгол бичигт ун, ин, уу гэсэн нөхцөл байна. За ун гэсэн нөхцөлийг болохоор энэс бусад гэвлэгчээр төгссөн үгээр дагуулж бичдэг байгаа. Одоо жишээ нь ном гэхэд энээр төгссөн, энэ гэвлэгчээр төгссөн учраас уныг задлаж байгаа. За ийм нөхцөлийг болохоор ишгээр төгссөн үгээс дагуулж бичдэг байгаа. Уу нөхцөлийг болохоор сүүл энээр төгссөн үгээр дагуулж бичдэг байгаа. За ухаршаанд ялгал нь болохоор хинд юунд гэсэн асуултанд хариулдаг. Нөхцөл нь болохоор дээд тэй гэсэн нөхцөлтэй. За гэдэг энэ нөхцөл болохоор ишиг болон намлан гэдэг зөөлөн гэвлэгч гэдэг монголчууд ярьдаг байдаг. Тэр нь дагуулж бичдэг. Одоо жишээ нь бурхан гэдэг үг нь энэ гэвлэгчээр төгссөн учраас энэ нөхцөлийг дагуулж бичнэ гэсэн. За энэ дагаврыг болохоор багар сад буюу хатуу дэвсгэрт гэвлэгчээр төгссөн үгэнд залгаж бичдэг байгаа. Одоо энэрч жишээ нь хот өндөр гэсэн үг нь ир гэсэн гэвлэгчээр төгсөж байгаа учраас энийг дагуулж бичнэ. За заахын явдлын үед гэх юм бол за энэ болохоор анжихыг төгссөн үгийн залгаж бичнэ. Энийг болохоор гэвлэгч төгссөн үгийн залгаж бичнэ. За үеийн ялгал байгаа. Энийн гойд хэлбэр төгссөн үгийн залгаж бичнэ. Энийг гэвлэгч төгссөн үгийн залгаж бичнэ. За хин чи ахын ялгал болохоор ахын ялгал нь юм бол ганц хэлбэр бичдэг бөгөөд ишиг болон гэвлэгч төгссөн үгийн бичдэг. Тэгээд ишиг төгсөх хэсгийг баримтлан бичиж хийж гаргадаг байгаа. Райксын ахын ялгал за энэ нь болохоор тай гэсэн хэлбэрийг нөхцөл хэлдэг. За энэ нь хинтээ юу цэгс асуултанд хариулдаг. Ишиг болон гэвлэгчээр төгссөн үг нь хоёуланд нь яг адилаар залгаж бичдэг. Жишээ нь эрдэм бүр Т гэдэг гэвлэгчээр төгссөн үг нь Т залгаж бичдэг. Бүртэй гэж ишгээ төгссөн үг нь тай залгаж. За дараагийнх нь болохоор үйлдэхин ялгал. Чиглэлийн ялгал. За энэ нь болохоор руу гэж бичигддэг. Руу гэж нөхцөл ярьдаг. Хаашаа хин юун гэсэн асуултанд хариулдаг. Ишиг болон гэвлэгч хоёуланд нь залгаж бичдэг болно. Тэгээд тойрол руу зураг руу гэх